За одоо энэ удаагийнхаа хаваар юу ярих вүлээ? Нэр өгч одоо яг нөгөө байгаа штэ зөндөө. Одоо чи яг зуны амралт эхэлжээ. Тийм шүү. Тэгэхээр зуны амралт болохоор хятадд нэг их сонин үйл явдлууд болдог штэ. Энэ тухай их сонсноо. Одоо янз бүрийн юмд болж идэг шүү. Зун ч бас нэлээд дэвж ирээд ирдэг тийм ээ. Тийм. За жишээ нь одоо зуны амралт болохоор гэр бүл салгалт маш их явагддаг. Яста замаа алдаг гэсэн тэр бас юм шүү. Тийм. Тэгээ яагаад гэхээр нөгөө одоо ихтэй сургуулийн шалгалт байна штэ. Тийм конкурс. Тэрний дараа болохоор одоо эцэг эхүүд нөгөө удаан жил твцсэн салгалтаа хийдэг. Бүр нэг гараа нөгөөгөөрөө барьж удсан хүмүүс одоо яг нөгөө хүүхдэн амьдралын захраа гараад ирэнгуут одоо жинхэнэ тэгнь амиа хичээдэг байна шүү. Тийм. Тэгээд нөгөө одоо хүүхдүүдийн хувьд ч гэсэн дөнгөж одоо их сургуулийнхаа шалгалтаа ингээд төгсгөө дуусгаад тий яг одоо тэр хамгийн гол ажил нь тэр байгаа хгүй юу эцгийн хариуцлага тий 18 хүртэл өсөглөө. За хүүхдэн шалгалтаа дуусглаа. За энэ үед одоо үнэхээр одоо салъя гэсэн бодолтой бол одоо яг энэ үед эхлээд яг эд нөгөө ойргол үедээ байгаа гэж штэ. Тэгсэн нөгөө гэр бүл салтын бүртгэлийн газрын хүмүүс хэлсэн яг одоо энэ зуны амралтаар маш их ингээ эрс нэмэгддэг гэж. Их сонирхолтой байгаа. Яста сони. Энэ яг нөгөө яг гэр бүлийн хууль чангатай газрын онцлог байж магадгүй тий. Тэгээ эцэг их байхын хариуцлага юмыг маш нарийн одоо хятадын гэр бүлийн хуулинд бол маш нарийн зөвлөлт өгсөн байдаг. Хүүхдийн тэтгэвэр их өндөр. Тийм болохоор одоо бас өөр хүүхдтэй ч боддог байх. Хуулиндаа хамгийн гол нь хүний ухамсараас илүү гол зохицуулж ерөөсө хуулийн механизм байгаа юм байна. Тэгэхээр хятад одоо гэр бүлийн хуулийг чанга учраас энэ онцлогоосоо болоод одоо хүүхдээ конкурстэй л ерөөсө сургууль намаа авангуут л ерөөсө бөөн салалт болд юм байна. Тэгээ нөө хүүхдийн мөнгө гэж яригдах асуудал байхгүй. Тэгээ хүүхдийн хувьд ч гэсэн 18 өрсөн хүүхд ч одоо эцэг эхэн салсан ч гэсэн нэг сэтгэл санааны тийм нэг дарцсан ачаалгаагүй тийм болж байгаа шүү дээ одоо бас тийм. Тэгэхээр их сонио. Тэгээд бас нэг зүйл нь болохоор нөгөө бас л мөн конкурстай холбоотой. Конкурсын дараа болохоор энэ ахлах анги төгссөн хүүхдүүд ялангуяа охтууд гоо сайхны хагалгаанд их ордог. Би бас яг тийс сонсч ирсэн шүү дээ. Конкурсны ардл ерөөсөө тэр гоо сайхны мэс заслын ерөөсөө улаан шуурга болдог болж ирсэн. Одоо эмнэлгүүдээр бүр дүүрэн нөгөө ахлах анги төгссөн. Тийм. Энгийн үеэсэн бараг 50% өсдөг гэж байгаа байхгүй юу? Яг тодорхой тийм тоо баримтас байгаа. Тэгээд ихэнх нь болохоор нөгөө яг конкурсын дараах охтууд. Тэгээ яагаад гэвэл одоо их олон жил хятадын энэ өрсөлдөө их чангастай олон хүүхд ихтэй сургуулийн шалгалтанд оролцсон. Тэгэхээр одоо энэ шалгалтанд бэлтгэхийн төлөө өөртөө маш олон жил ингээ ачаалттай суралцаад дөнгөж шалгалтаа дуусангууд одоо яста өөрийнхөө хүссэн юм тий. Яг олон жил бодож исэн юм хийх юм уу. Тэгээ дээрэс нь бас нөгөө гоо сайхны хагалгаа чи хүнд их тийм одоо өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг гэж боддсон байлаа зарим хүмүүс тий. Тийм тэгээд энэ өсвөр залуу үе бол бүр тэгэж болж байгаа. Өөрсдөө өөрчлөхийн бүр их тийм юунд явж байгаа шүү дээ. Тийм яг тэр үед. Тэгээд ихэнх нь болохоор нөгөө давхраа хийх хамраа өндөр одоо өндөрсгөх иймэрхүү хаалгаанд бол яг л дүр төрхөөр өөрчилж шүү дээ тий. Угаасаа нөгөө бас л нөгөө хятадын ерөнхий боловсролын сургуулийн стандарт их өндөр өмс зүүх хувцас тэгэл бүр эмэг зүйлт бүх юм хориотой. Тэгээ хүүхдүүдийн ухамсар их өндөр маш их ачаал хариуцлагатай байдаг. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн их үүрэгтэй. Тийм болохоор өстой нүд чихгүй юм шиг л одоо сургуулийн 10 жилийн он жилиг бол одоо тэгэд туулдаг. Тэгэл одоо бас яг конкурсаа өгсөний дараа жинхэнэ уян алдуурсан нохоо гэдэг шиг болж одоо хүссэн мөрөөдсөн бүх зүйлүүдээ хийдэг байх нь. Тэгвэл бас хөрхөө зарим их харамсалтай явдлууд зөндөө гарсан юм байна лээ. Зарим нь одоо эцэг эхтэй хэлхээс айгаад одоо мэдээж эцэг эхэн зөвшөөрөхгүй тийм тохиолдлууд их байна шүү дээ. Тэгээд одоо өөрийнхөө хоримтуулсан мөнгөө тэгээд дээрэс нь бас энэ тэндээс зээл авч агаад ингээд шууд гоо сайхны одоо хаалгаад орчихно. Тэнгүүд нь ямар ч судалгаагүй ингээ орохоор чинь одоо нөгөө мэс засал нь одоо тэр нөгөө нэг одоо амжилтгүй болоод тэгээд одоо нөгөө өрөвсөл болох юм уу эсвэл одоо янз бүрийн асуудал үүссэн. Нэмлэг ямаа сайн судлахгүй бол янз бүрийн юм байгаа шүү дээ нэг зах зээл дээр чинь тий. Тэгээд нөгөө хамгийн баталгаагүй дэмий хямдхан газруудыг нь хүүхэд бол мэдэхгүй шүү дээ үргэлж. Тий. Тэгээд их амжилтгүй болсон жишээ бас их байдаг байна. Тийм. Тэгэл одоо тэрнийхээ араас эцэг эх нь хүүхдэд дагуулаад эргээд нөгөө нэг
одоо нэг гомдлон гэл одоо шүүх мөх яасан зөндөө олон асуудлаас дараалсан байлээ. Бөөн нүргэнтэй болдсон байна. Зун хаврын саруудад бол хэдтийн нийгэм бол бас энэ төгсөгчдөөс болоод бас нэлээд донсолж авдаг юм байна тийм. Тэгин. Бас яг энэ улсын онцлог юм л да. Бас нэг газар болгонд яг энэ конкурсын ард гээд ийм айхтар юм бас тэр болгонд дуултаад байдгүй тийм. Яг хятадын нийгмийн онцлог. Ер нь одоо тийм нэг наргаа бас байдаг шүү дээ. Дөнгөж төрсөн хүүхэдтэй хажууд нь ингээ хуудас тавьсан. За конкурс хүртэл одоо хэдий хоног үлдлээ гэдэг. Тэр нэг амьдралынх нь хамгийн том ажил юм нэг. Тийм. Тэгэхээр бас өнөөдрийн хоб бас сонирхолтой байгаа. Сонирхолтой хоб болчлоо шатан санаандгаа хүртлээ. За тэгээ бид хоёрын хобтой хамт байсан баярлалаа. Тэгээ сонирхолтой зүйлүүдэд хүргэлж хуваалцчихъя. Баярлалаа. Баяртай.